За. Одоо бүгдээ 36 дугаар бодлогоорой. 36. За 36 маань ямар байна? Ямар бодлого байна вэ гэхээр. За ямар ч бас нэг юм хоорондоо шүргэлцсэн хоёр тойргийн хувьд ерөнхий шүргэж татчихж байгаа. Гадаад ерөнхий шүргэж. За тэгээд энэ хоёр тойргийг шүргэсэн дахиад мөн энэ ерөнхий гадаад ерөнхий шүргчийг шүргэсэн 3 дахь тойргийн хариуцыг олох хэрэгтэй. 3 дахь тойргийн хариуцыг олох хэрэгтэй. За эхний тойргийн хариуц бол том эр гэж өгөгдсөн. Хоёр дахь тойргийн хариуц бол жижиг эр гэж өгөгдсөн. За бидний 3 дахь тойргийн хариуц мэддэх байгаа. Энийг би x хэдвэ гэж олох гэж байна. За тэгэхээр за энэс өмнө нэг юм дэд бодлого бодчих. Юу гэхээр за хоёр тойрог дурын хоёр тойргийн ерөнхий шүргэгчийн урт хариуцаар ажиллах хэрэггүй гэдгийг бодож эхлэв. За тэгэхээр энэ том тойргийнх нь хариуц яг дээдх болгохтой адилхан том нэр бийжиг. За жижиг тойргийнх нь хариуц яг дээр байж. За тэгэхээр энэ ерөнхий шүргэгч учраас энэ бол хоорондоо дандаа яг перпендикуляр 90 градусууд байна. За үндсэндээ энийг ингээд татчих юм бол одоо юу болох гэсэн үг. Тарпац болно гэсэн. Тэгшинцэг тарпац болно. Энэ хоёр суурч энэ том эр энэ жижиг эр хоёр чинь параллел шүү хоорондоо. Яг л энэ ерөнхий шүргэгчд хоёр ариун соёлоо перпендикуляр учраас хоорондоо параллел гэсэн үг. За эндээс дахиад нэг зүйлийг авч үзье. Юу гэхээр энэ мэдээж төсөө дээр явж байгаа учраас төсөө хэрэглэнэ. Тэгтээ за бүгд энэ 8-ын тоо шиг энэ хоёр тойргийг авчихсан. Энэ 8-ын тоо шиг энэ хоёр тойргийн дотоод ерөнхий шүргэгч гэхээр яг энэ дундуур нь ингээд шүргэж гарсан энэ шулууны сонирх энэ шулууны. Дундуур нь гарсан энэ шулуу. За энэ бол яг гэхээр энэ хоёр тойргийн төвийг холбосон энэ шүргэлтийн цэгийг дайраад ганцхан тэр цэгээр шүргээд ийшээ ингээд гарах гэсэн үг нэвтрээд. За одоо эндээс нэг чанар байгаа. Энэ А цэгээс энэ жижиг тойрогт ийшээ нэг шүргэгч, ийшээ нэг шүргэгч татхаар тэр хоёр шүргэгчүүд тэнцүү байна. Тийм баха. За мөн том тойргийн мөн байдал адилхан байна. Энэ цэгээс ийшээ татсан шүргэгч урт, ийшээ татсан шүргэгч урт хоёр тэнцүү байна. Тэгэхээр бидний олох гэж байгаа энэ ерөнхий урт хөвч бол яг нь хоёр тэнцвээс хуваагдана. Энэ хоёр тэнцвээс хуваагдана. Тэгээд дахиад энэтэй тэнцүү гэсэн. Өөрөөр хэлбэл би энэ шүргэгчийн уртыг олчих юм бол яг хоёроор үржиж энэ ерөнхий шүргэгчийн уртыг олчих бол гадаад ерөнхий шүргэгч. За тэгвэл одоо эндээс бас нэг зүйл байна. Энэ тойргийг ингээ хоёр энэ гадна талын за би энэ цэг ер нь бол би А гэж хэлчих. А цэгээс жижиг тойрог татсан хоёр шүргэгч тэнцүү. Тэгээд төвтэй холбоход мөн адилхан яах вэ? Төвтэй холбоход энэ хоёр тэнцүү, энэ хоёр радиус area тэнцүү учраас энэ бол бистрис болно. Энэ бистрис болно. За мөн цаашаа энэ төвтэй холбоход энд мөн ялгаагүй адилхан. За энэ хэсгээр энэ үсгийн бас яг бистрис болох нэ. Тэгэхээр энэ хоёр маань ийшээ татсан төвтэй А цэгээс энэ төвтэй холбосон, А цэгээс энэ төвтэй холбосон энэ хоёр маань хоёлаа энэ хоёр хамар үсгийн бистрисэд болж байгаа. За тэгэхээр энэ хоёрын хоорондох үсэг бол 90 градус байна. Нөгөө хамар үсгийн бистрисэд хоорондоо перпендикуляр байдаг те. За дээрээс энэ тэгшин сурвалж болчлоо. За тэгшин сурвалж нь дээрээс нь юм байгаа. Энэ дотоод ерөнхий шүргэгч бол төвүүдийг холбосон энэ шулуунд яг л перпендикуляр байдаг. Тийм баха. Өөрөөр хэлбэл ингээд одоо 8-ын тоо шиг юм байлаа гэж үү те. Энэгээр нь ингээд ерөнхий шүргэгч татсан байгаа. Энэ төвүүдийг ингээд холбоно гэхээр чи энд чинь мэдээж яг нэмэгдэн шиг 90 градус гарч таарна шүү дээ. За тэр зүйл чинь одоо яг энэ 90 градус гэж гарч байгаа. За тэгэхээр одоо эндээс юу гэж хэлэх вэ гэхээр энд А1 энд А2 А А1 А2 А гурвалжин бол тэгшинц гурвалжин юм байна. Тэгээд эндээс ийшээ энд бол яг за би энэ А шиг тэгвэл тэгшинц гурвалжны тэгшинцгийн А ороогоос А хааш өндөр татсан юм. Тийм үү? За тэгэхээр энд юу гэж гарч идэх вэ гэхээр энэ хоёр талын гурвалжин бол төсөөтэй. Хоёр талын энэ жижиг хуваагдсан тэгшинц гурвалжин. За өөрөөр хэлбэл эндээс би юу шийдэж болж байгаа гэхээр за
ийм зүйл байх нь шүү дээ. Тэгшинц гурвалжны тэгшинцгийн ороогоос дахиад өндөр татчихлаа тий. Тэгэх юм бол энэ үнцгийг би альфа гэж үзэх юм бол энэ 90-аас хань альфа, энэ 90 градус чинь дахиад энэ чинь альфа болно тий. Гэсэн үг. За одоо эндээс шууд юу бичиж л да. Өсөө бичиж. Тэгэх юм бол юу болох вэ гэхээр бидний олох гэж байгаа зүйл бол энэ шүү дээ. Энэ хэсгийг олох гэж байгаа. Тийм биз? Тэгэхээр одоо ийм зүйл байна. Энэ бол томэр үндтэй. Энэ томэр энэ. Энэ маань юу вэ? Жижигээр. Тийм баха. Тэгээ энэ өндрийг олох гэж байгаа. За тэгэхээр энэ маань бол за төсөө бичих юм бол юм болно шүү дээ. Альфа үнцгийн эсрэг орших. За энэ талын 100 гар талын тэгшинц гурвалжны альфа үнцгийн эсрэг орших А шиг баруун гар талын альфа үнцгийн эсрэг R туваа. За дараа нь 100 гар талын гурвалжны альфа үнцгийн налсан катетыг томьёрыг баруун талын гурвалжны энэ гурвалжны альфа үнцгийн налсан катетээр H туваа гэсэн. H туваа. За эндээс энийг ишээ гэж энийг ишээ үүсчих юм бол H квадрат R-ийг үржих нь R боллоо тий. Өөрөөр хэлэх юм бол эндээс язгуур авчих юм бол манай энэ энэ шүргэж гарна тий. Энэ шүргэж гарна. За тэгэхээр тэр маань язгуур авах юм бол ийм болж байна. За H гэдгээр биччихв. H гэдэг бол язгуурын бүр R-ийг үржих нь R юм биш үү? Тэ? За энэ бол төсөөгөр ингэ батлагдлаа. За одоо тэгвэл энэ зүйлийг харчих. Энэ язгуур дээр R-ийг үржих нь бол бас энэтэй тэнцүү, бас энэтэй тэнцүү тий. Тэгэхээр энэ нийт уртаараа ерөнхий шүргшид болох бол за тэгэхээр одоо би ингэж за би энийг B гэж энийг B гэж. Тэгэх юм бол AB за төлөвтэй тэнцүү болох уу? AB заавал энэ эрттэй тэнцүү энэ том эрттэй тэнцүү энэ жижиг эрттэй тэнцүү чинь AB ерөнхий шүргчийн урт бол энэ хоёр тэнцүү чинь энийг хоёроор үржих гэсэн үг шүү дээ. Хоёрыг үржих нь язгуур өндөр, R-ийг үржих нь R гэж энэ доор батлагдлаа гэсэн. За юм болчихно. За энэ цэгийг энэ шүргчийн цэгийг би C гэж. Тэгэх юм бол AC юутай гэсэн үг. AC гэх юм бол бас дахиад үлээ. Том R X2-оос хамаарсан шүү. Тэгэхээр болох уу? Ерөнхий шүргч чинь 2 язгуур өндөр том R-ийг үржих нь X боллоо. Тийм биз? За одоо BC. За CB гэж бичиж. CB бол юу ах вэ гэхээр X жижигээр хоёрын хооронд чинь 2 жижигээр X болох. Тийм хаа. За одоо энэ гурван хэрчлийн хувьд бол юм шүү дээ. Нэг шлэн дээр оршиж байгаа, энэ шүргчдэр оршиж байгаа A, B, C гурван зэрэг шүү дээ. Тэгэхээр A, B-ийн урт гэдэг бол юу ах вэ? Эндээс A, B-ийн урт гэдэг бол юутай тэнцүү юм байна? A, B-ийн урт гэдэг бол AC дээр яах вэ? CB-г нэмсэнтэй тэнцүү. Тийм баха. За одоо энэ адилтгалын оронд энэ гурван тэнцвийг тавьчих. За тэгэх юм бол юу болох вэ? За энэ ярьчих. Тэгэхээр юу болох вэ гэхлээр AB-ийн оронд яах вэ гэхээр 2 язгуурын дор R-ийг үржих нь R тэнцүү. За AC CB2 AC-ийн нор энийг тавьчихараа 2 язгуурын дор R-ийг үржих нь X нэмэх нь 2 язгуурын дор CB-ийн оронд R-ийг үржих нь X. За бүгдийг хоёрт хуваачна. Дахиад яах вэ? Бүгдийг нь 2 язгуурын дор R X ийм юм энэ гурван үржихтэй хуваачна. Хоёроо мэдээж бүгдээр байхгүй болчихно. Энэ том R жижигээр X гурван үржихт хуваачна. Энэ хоёр чинь том R жижигээр нь байгаа юм чинь энийг хуваах язгуур X юм дүүл. Энд дүүлт хөхлөөр жижигээр байхгүй учраас нэгийг хуваах язгуур жижигээр нэмэх нь энд дүүлт хөхлөөр нэгийг хуваах язгуур том R болж ирлээ гэсэн. За ингээд энэ том явал батлагдлаа. За үүнийг батлахын тулд өмнө нь энд зөвхөн 2 дурын хариуцтай 2 тойргийн гадаад ерөнхий шүргчийн уртыг олсон тийм. Миний болохтой яг энэ бол нэг
тэгшинц гурвалжин байна гэдгийг харсан. Тэгээд тэгшинц гурвалжин дээр тэгшинцгийн орогдсон өндрөөр татчих юм бол энэ хоёр төсөөтэй гурвалжин болж хуваагдана. Тэрэн дээрээс төсөөгийн хавцаа бичээд тэрэн дээрээс энэ өндрийг олцсон. Энэ өндөр гэдэг маань угаасаа энэ шүргэгчийн урт байгаа тийм. Энэ шүргэгчийн урт ийшээгээч тэнцүү учраас энэ шүргэгчийн уртыг хоёроор үржүүлэх юм бол энэ ерөнхий шүргэгчийн урт гараад тийм. Бид нар тэр энэ шүргэгчийн уртыг хоёроор үржүүлээд ерөнхий шүргэгчийн урт гэдэг ингээд авчихсан шүү дээ. Тэгээ энийг ерөнхий шүргэгчийн урт нь хоёрыг үржих нөгөө арай төстэй үржүүлж хязгаар авсан та тэнцүү байдгийг энэ хоёр том тойргийн хувьд бичээд энэ том энэ жижигийн хувьд энэ хоёрын хувьд бичээд дахиад энэ хоёрын хувьд бичээд ингээд 3 удаа бичээд тэр шугамын хэмжээстэй нийлбэр урттайгаа тэнцүү учраас тэндээс яг ингээд илүү орчих гэсэн. За одоо яг эндээс цааш нөгөө яг x хэд вэ гэдгийг олж болох юм л таас тийм. Яг үндс нь томьёо нэг ийм хэлбэртэй бичигдсэн байждаг. За тэгээд өмнө арчсан зүйл арилгачих. За тийм л цааш нь гүйцэтгэх юм юм гэсэн үг. За энэ хоёрыг гүйцэтгэх юм бол энд тавьчих юм бол 1-ийг хуваах язгуур x гэдэг бол юу болох вэ? Язгуур r-ийн үржүүр язгуур r-ийн язгуур. За юм болох баг. За одоо энэ байраас л квадрат зэрэгжих юм бол ингээд x болно. За x гэдэг бол жишээлбэл энэ том r энэ жижиг r тэгээ ерөнхий шүргэгч энэ гурав шүргсэн дотор шүргсэн энэ жижигхэн тойргийн ариадус гэдэг бол за нөгөө хоёр тойргийнхаа ариадусын үржүүрийг хуваалт нь нийлбэрүүдийн бүтэн квадрат